Ардчилсан хувьсгалын 30 жил ардчилсан нам үүсэн байгуулагдсны 29 жилийн ойн баяр тохиож байна. Ойн хүрээнд намын баярын хурал хүндэтгэлийн арга хэмжээнүүд болж баярын арга хэмжээнд намын удирдлагууд гишүүд эмчигчид оролцож өнгөрсөн 29 жилийн алдаа оноо хийгээд тулгамдж буй асуудал цаашдын намын бодлогыг хэлэлцсэн юм а. Мөн ойн хүрээнд үндэсний бодлогын хорооны 6 дугаар хурал болж үндэсний бодлогын хороонд сонгогдсон гишүүдийг батламжилж ардчилсан намын үзэл баримтлалыг боловсруулсан ажлын хэсгийн гишүүдэд хүндэтгэл үзүүлэн өргөмжлөл гардуулсан юм а. Үүний дээр намын улс төрийн зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу ардчилсан намын хууль эрх зүй хариуцсан дэд дарга, бодлогын зөвлөл хариуцсан дэд дарга, хэвлэл мэдээлэл хариуцсан дэд даргыг гишүүдийн 100% саналаар батламжууллаа. Ингэснээр ардчилсан нам амар жаргал наран туяа пүрөвд орж Батхүү Дэлгэрмаа Тэмүүжин гэсэн 6 дэд даргатай болж байна. Улс төрийн институцийн хувьд үзэл баримтлалаа тодорхойлж чадсан цорын ганц улс төр хүчин бол ардчилсан нам. Бид 2 жил гарангийн хугацаанд 16 оноос хойш явагдсан ардчилсан намын шинжилгээний үйл ажиллагааны үр дүнд ардчилсан намынхаа үзэл баримтлалын төвийг босгож чадлаа. Энэ бол та бидний хамтын хийж чадсан хамгийн том ажил хэрэг байсан. Бид өнөөдөр хэн нэгэн лидер юм уу хэсэг бүлэг фракцид байх биш. Бид өнөөдөр ардчилсан намын үзэл баримтлал үд зүйлээ тойрон нэгдэж энэ зүйлийнхээ төлөө бид улс төрийн тэмцлийн бүхий л шатыг бол авах ёстой. Ийм хариуцлагатай цаг үед ирж байгаа. Ардчилсан намын дэд даргаар өнөөдөр томилогдлоо. Мэдээж хэрэг энэ бол их том хариуцлага гэж ойлгож байгаа. 2020 онд Улсын хурлын ээлжийн сонгуул болно. Үндсэндээ жил гаруй хугацаа үлдэж байна. Тийм учраас ардчилсан нам хэмээх энэ нийгмийн маш том хүч, том брэнд болсон өөрөө энэ ардчилсан намын эв нэгдлийг хангах шинэ залуучуудаа хүчтэй эмэгтэйчүүдэд дэмжих. За тийм мэдээж хэрэг тодорхой хэмжээгээр ардчилсан намын энэ сөрөг хүчин байсан 3 жилийн хугацаанд бол болж бүтэхгүй бүх зүйлийг сүүдрийн засгийн газар намын бүлэгтэй байсан учраас сүүдрийн засгийн газрын үйл ажиллагааг их идэвхтэй явуулж ирсэн. Тэр нь юу гэхээр байгаа их хурлын байгаа засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх мөрөөр нь яг сүүдэр мэт дагна гэсэн утгаараа бол парламентын судалтай намын хувьд бол их чухал үр гүйцэтгсэн л дээ. Нэг жилийн өмнө сонгуулийн өмнөх 1 жилийн хугацаанд бол арай өөр үүрэгтэй улс төрийн нам бол ажилладаг. Тийм учраас илүү бид нар 20 онд гарч ирчээд юу хийх вэ? Яаж ард түмний амьдралыг сайжруулах вэ? Яаж улс орноо хөгжүүлэх вэ? Энэ бүх гарцыг олж өөрийн мөрийн хөтөлбөр дээр сууж ард нийтийнхаа саналыг авч тэр юу хүсч хүлээж байгаа ардчилсан намаас энэ нийгэм юу хүсч хүлээж байгаа гэдгийг шингээж энэ мөрийн хөтөлбөрөөр боловсруулж сонгогчдын олонхыг авч дараа нь Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө хэрхэн яаж ажиллах гэдэг бодлогоо боловсруулах тэр мөч нь ирсэн болов гэж бодож байгаа. Тийм учраас би бол өөрийнхөө 30 жилийн ардчиллын энэ түүхийн туршлага энэ бүх зүйлээ намынхаа төлөө зориулнаа гэж шийдэж өнөөдөр томилогдлоо гэж үзэж байна. Улс төрийн нөхцөл байдал Монгол орны хувьд бас хүндрэлтэй бэрхшээлтэй байгаа. Энэ цаг үед нэг нам парламентэд 64-өлээ олон хууль сонгогдсон ардчилсан нам бүлэгтэй хэсэг тодорхойгүй байгаа. Ийм цаг үед сөрөг хүчний 2 дахь намын хувьд ардчилсан нам бол хүчтэй сайн ажиллаж ард иргэд сонгогчид ардам улс орныхаа эрхийн төлөө сайн ажиллах шаардлага байна гэж бодож байгаа. Тийм учраас ардчилсан намдаа өөрийн бас улс төрийн хүрээнд олон жил ажиллаж байсан тэр туршлага болцоо боломж ашиглаж ардчилсан намынхаа үйл ажиллагааг улам идэвхжүүлэх ардчилсан нам бол Монголын ард түмний тэр дундаа улс орны том эрхшгийг хамгаалах намын хувьд энэ үйл хэрэгт хамтарч ажиллах ийм маш эрмэлзэл дүүрэн байгаа. Тэгээд сонгуул жил гарны хугацаа гэдэг бол бас хүний амьдралын хувьд бол их урт хугацаа. Тэгэхээр сонгуулийн энэ урт хугацааг дараагийн сонгуулийн үр дүн хүлээхээс улдаар энэ үлдсэн сонгогдсон хугацаанд олон хууль ард түмний итгэл хүлээж ирсэн намыг их зүйлийг хийлгэхийн төлөө бас ард түмний эрхшгийг хөндсөн асуудлуудыг хийлгэхгүй байхын төлөө бас их зүйлийг хийнэ л гэж ингэж бодож байгаа. Тэр ардчилсан нам гэдэг бол агуу том хүч. Би ардчилсан намын анх 2000 онд 6 нам нэгдэж байгуулагдахад нь анхны залуучуудын байгууллагын дараагаар ажиллаж байсан. Тийм учраас ардчилсан нам
эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, залуучуудаа дэмжсэн том бодлогыг бас нам дотор явуулахад нь бол хүчин сармаж оролцоно гэж бодлоо. Намын дарга хурлыг нээж хэлсэн үгэндээ ардчилсан намын өмнө тулгамдж буй асуудлыг шийдэх чухал цаг үед энэ хурал олж байгааг онцлоод өнөөгийн эрх баригчдын хууль бус үйл ажиллагааг шүүмжлэх зогсоох нь сөрөг хүчний үүрэг цаашид илүү хүчтэй сөрөг хүчин байх ёстой гэдгийг хэлж байсан юм а. Ардчилсан нам сөрөг хүчний үүргийг биелүүлж энэ сарын 5-ны өдөр эрх баригчдын эсэргүүцлийн жагсаалыг амжилттай зохион байгуулсан юм а.